За бүгдээрээ сайн байцгаана уу? Росли Тарууд ээлжид мэргээрээ та бүхэнтэйгээ уулзах гэж байна. За өнөөдрийн маань мэргэний сэдв тэр хүн танд хайртай юу гэсэн юм сэдвээр хийх болно. За өнөөдөр та бүхэн маань 3 төрлийн сонголтын хөзөр тавьсан байна. Тэгэхээр энэхүү сонголтын хөзрүүдийн маань гадна талынхан зургаар та бүхэн маань өөрсдийн группийн сонголтоо хийж орж ирэх нэ. Тэгэхээр та бүхэн маань бичлэгээ зогсоож байгаад хамгийн их татагдж байгаа хөзөрний сонголтоо хийгээд уншлагандаа ороод ирээрэй. За ингээд групп 1-ийн маань уншлага эхэлж байна. Тэгээ групп 1-ийнхэн маань энэхүү зураглалтай хөзрийнхөө сонголтыг хийсэн байна. За зурагнууд бол нэг иймэрхүү. За ер нь л бас маш сонирхолтой зураглалтай хөзрийн маань нэг байгаа. За ингээд бүгдээрээ групп 1-ийнхаа уншлагыг эхлүүлцгээе. За групп 1-ийнхний маань асууж байгаа тэр нэгэн хүн танд хайртай юу? За Six of Swords, Page of Cups. За өнөөдөр дандаа нөгөө жижигхэн хөзрүүдээр хийж байгаа болохоор гаранд ер нь нэлээд жижигдэж байна шүү. За Eight of Wands, Emperor, тэр хүн танд хайртай юу? Nine of Cups, the Sun, Ace of Wands, Queen of Cups, Two of Swords, Five of Cups, Five of Pentacles. За хамгийн доотлолтой Knight of Wands гэсэн картын сонголт гарч иржээ. Knight of Pentacles, Wheel of Fortune, Star, Seven of Stars, Seven of Swords, Two of Cups. За тэгэхээр энэ хүн маань ер нь бол жоохон сонирхол юм байна. Одоогоор штэ. За энэ хүний хувьд бол чамд сэтгэлтэй юу гэвэл за ер нь бол яг ингээ групп 1-ийн маань өстой нөгөө 50-50% гэж хэлнэ. Яг ингээд тим гэд хэлчихье гэхээр яг тэр нөхцөл байдалд таарсан хөзрүүд маань маш цөөхөн гарч ирсэн байна. За бүр ингээ үгүй гэд хэлчихье гэхээр бас энд ингээ feelingsтэй хөзрүүд маань маш их гарч ирсэн байна. За тэгэхээр yes гэж хэлэх хөзрүүдийн маань төрлүүд гэх юм бол Queen of Cups, за Ace of Wands карт байна. За Two of Cups карт маань байгаад байна. За тэгэхээр энэ бол ер нь бол ингээд танд яг та энэ хүнд хэр зэрэг өөрийнхөө сэтгэлийг зориулж чадна. Тэр хүн мөн адил танд тэр зүйлийг өгөх боломжтой гэсэн ийм картууд буюу Two of Cups карт маань ер нь бол яг нэг ийм ижил тэнцүү нэгээ мэдрэмжийг айгуу гоё ингээд мэдэрдэг карт байдаг. За Queen of Cups бол угаасаа л ер нь бол энэ карт маань айгуу тийм эмгтээлэг тэ нэг ийм хайр түгээсэн хайрлсан инэрсэн гэсэн нэг юм утгатай. Ace of Wands карт маань Knight of Wands бас картууд байгаа юм. Тэгэхээр энэ хүн маань ер нь бол өөрийн чинь гэсэн сэтгэл зүрэх дотор талдаа ер нь бол ингээд байдаг гэсэн үг. Ер нь бол өөрийг чинь бодхоор те ингээд нэг юм сэтгэл зүрх нь гэрэлтдэг,
айгүй гоё аз жаргалтай болж чаддаг. За санд карт маань бас гарч ирсэн. За санд карт маань тарот картны маш гоё аз жаргалтай картууд маань байдаг. За нөгөө талаас ингээд нөгөө тайлбарлах юм бол те Six of Swords бол ер нь бол ингээд нэг юм асуудал гарч ирэх юм бол энэ харилцаач вэ нү те ямар нэгэн хайрч вэ нү энэ зүйл дээр айгүй тийм хянамга ханддаг буюу тодорхой бус зүйл энэ хүнд ингээд ажиглагдах юм бол энэ хүн бол аль болох ингээд жоохон өөрийгөө буцаагаад татчихдаг төрлийн хүн байгаад байна. За Knight of Pentacles маань өөрөө айгүй тийм юу гэдэг юм айгүй тийм удаан маш юм анхааралтайгаар ажигладаг ямар нэгэн үйлдэл тэрэн дээр нь ямар хариу үйлдэл үзүүлэх болч гэдэг юм уу те нөгөө хүн маань таныг маш сайн ингэж анзаардаг тэгээд нэг тийм одоо хайр сэтгэлээ илчлэх тал дээр тийм айхтар хурдан ингээд одоо үйл явдлыг өрнүүлэхийг хүсэхгүй байгаа буюу энэ хүн өөрөө айгүй тийм дотоод сэтгэлийнх нь хувьд жоох юм одоо юу гэдэг хоосролтой өмнөх магадгүй ингээ харилцаанаас авсан шарах гэдэг зүйл энэ хүнд байгаа юм шиг нэг юм мэдрэмж байгаа. Тэгэхээр Five of Pentacles карт маань ер нь бол тэ нэг юм айгүй сул карт байгаад гэдэгхгүй филингийн хувьд одоо энэ картыг маань харах юм бол тэ ингээд нэг юм ихтэй ингээ унч газар ингээ хөвтцэн ингээ уйлж байгаа юм шиг тэ. Тэгэхээр ер нь бол ингээд нэг юм хайр дурлалаас магадгүй өмнө нь авсан шарах нь одоо ингээд яг ингээд өөртөө чинь те үзэж байгаа тантай ингээд яг гоё одоо юу гэдэг өөрийгөө гоё илэрхийлээд харилцан нэг ойлгоод явчих гэхээр ер нь бол ингээд жоохон хамгаалттай одоо хайрлахаас айцтай гэх юм да. Тийм тий. Тэгэхээр Two of Swords карт маань бас энэ дээр гарч иж байгаа хгүй. Тэгэхээр Two of Swords карт бол ерөнхийдөө яг өөрийнхөө чэйжин одоо хэсэг буюу те нэг юм хоёр сэлэн бариад суудсан юм хүний карт гэдэг. Тэгэхээр ер нь ингээд зүрх сэтгэлийн хувьд хамгаалттай, boundaryтай ер нь бол яг л нэг юм шархалж үтсэн ийм хүн байгаад байна. Тэгээд нөгөө healing буюу энэ хүнтэй хайр дурлал тэтгэх гэдэг зүйл нь арай ингээд нөгөө сэтгэл зүрхээ нээх болоогүй байгаа байдал нь ер нь бол энэ картууд дээр бол нэлээд гарч ирж байна те. Star карт маань healing-ийн карт. За Wheel of Fortune бол ер нь бол энэ хүн магадгүй те та ингээд яг хайртай юу гэд асуухыг хүсэж байгаа боловч энэ хүн одоогор яг тийм үгүй гэд хариулт хэлж чадахгүй. Яг миний хувьд бол бүр яг дунд нь ингээд гацчихсан юм шиг нэг ийм филингтэй байгаад байна. Энэ одоо гацчихсан байгаа юм шиг энэ одоо мэдрэмж нь өөрөө цаг хугацааны хувьд тодорхой бус гэсэн нэг юм те амьдралын хүрд карт маань ер нь бол нэг тийм зүйлийг илтгэдэг байдаг. За Ace of Pentacles, за Ace of Wands картууд маань ер нь бол гоё ингэж те энэ харилцаа, энэ хайр сэтгэл цаашаага нэг нэгэндээ магадгүй те өөрсдийнхөө одоо юу гэдэг филингээ айгуу гоё ингээд тодорхой байдлаар харуулад ярилцаад ойлголцоод ингээд чадсан тохиолдолд энэ харилцаа цаашаага явах боломж нь бол нэлээд сайн одоо бүрэлдэж өгнө гэсэн. За Two of Cups бол яг л нөгөө хамгийн сүүлийн ерөнхийдөө ингээд энд хүрээд зогссон гэдэг шигтэй ийм карт байгаа. За Temperance карт энэний доотлолт нь байгаад байна. Тэгэхээр энэ хүн бол ер нь бол ингээд айгуу тийм тогтвортой, баланстай эрүүл ийм хайрыг хүсэж байгаа хүн. Тэгээд яг одоогоор л зүрх сэтгэлээ бүрэн нээхэд ерөөсөө ингээд жоохон хаалттай байгаа гэсэн үгтэй. Тэгэхээр яг л нэг 50-50% нэг ийм уншлага болж байна. Тэгээд Nine of Cups карт маань энэ хүн илүү өөр дээрээ жоохон фокус өгсөн байгаад байгаа. Тэгээ нөгөө бэлэн болоогүй байгаа гэсэн үг. Өөрт чинь яг ингээд хайртай гэдээ хэлчих гэхээр бүх зүйлс тиймч таатай бэлэн биш байна гэсэн үг. За тэгэхээр тэр хүн маань ерөнхийдөө танд ямар зүйлийг ер нь бол нуугаад байдаг вэ гэдэг дээр бүгдээрээ хариулт авцгаая. За тэгэхээр хэдэн Oracle карта гаргая. Group 1 түүний хэлж чадахгүй байгаа үгс. Би чамайг хин нэгэнтэй байгааг хараад тэгээд орхисон гэсэн
гэсэн юм гарч ирж байна. За маш олон зүйл чамааг надад санагдуулгаа гэсэн 2-р карт маань гарч ирж байна. За би өөрийгөө баг зэрэг алдсан гэдэг нь ер нь бол Star карт. За Five of Pentacles те жоохон ингээд нөгөө хайр дурлалд итгэх итгэл нэлээд алдагдсан. За Seven of Swords карт те энэ дээр бол яг нөгөө энэ хүний маань хоолон дээр хотод тулгцсан байгааз. За тэгэхээр энэ хүн маань одоохондоо бол яг үнийг хэлэхэд хайр дурлалын тал дээр нэг л тэгж яг чадахгүй байгаад байна гэсэн үг. Өөрийнхөө сэтгэл зүрхийг нээж. За бид нар дахин цухтаа байна. За nice. За өөртөө ч ингээд нэг цуг байгаад хар магадгүй энэ хүнд ингээд нэг тийм таата бус байдаг буюу өөрийнх нь нэг жоохон юм онцгүй зан чанар гарчих гад идэг юм шиг те. За тэнгууд би ингээ баг зэрэг өөрийгөө алдсан хин нэгнтэй байх чараад орхисон ч тэнгуудээ тэгэхээр яг нөгөө нэг юм хаягдах айцтай байгаад байгаа нь ингээд нэг мэдрэгдээд байгаас те. Тэгэхээр магадгүй та зүгээр өөр хин нэгнтэй юм яриад одоо те инээхэд ч юм уу эсвэл өөр хүнтэй магадгүй ажлын газрын хүнтэй гадуур явж хахад л энэ хүн хараад ерөөхдөө бол айгүй тийм шархан хөндөгддөг л гэсэн үг те. За өөрийнхөө хэлсэн үгийг буцааж авахыг хүсэж байна гэсэн карт. За би яг үнэхээр өөрийгөө хэн болохыг чамаас нуусан гэж. За яг чиний харж байгаа шиг миний амьдрал яг тийм харагдаж байгаа шиг ч бол биш шүү гэхээр энэ хүн ер нь бол миний хувьд дотоод сэтгэлд байгаа тэр одоо тэ хүнд хайртай болохоосоо айдаг ийм хамгаалттай ийм зүрх сэтгэлээ жоохон хаалттай байдаг. Ер нь бол нэлээд айцтай төрлийн ийм хүн байна гэж хэлнэ. За ингээд групп 1 маань уншлага энэ хүрээд өндөрлж байна. Тэгээ та бүхэнд хэрэг болсон байх гэж найдаж байна. Баярлалаа. Баяртай. За ингээд групп 2-ын маань уншлага эхэлж байна. Групп 2-ын маань энэхүү цулгуу цэнхэр хүзрийн маань сонголтыг хийжээ. За тэгэхээр энэхүү зурагнууд маань ер нь бол маш сонирхолтой. Ер нь бол энэ хүзрөөрөө нэг айхтар олон мэргэлж байгаагүй юм байна. За групп 2-ын асууж байгаа тэр нэгэн хүн танд хайртай юу? Групп 2. За сар картаар хэлж байна. Two of Swords. Child of Cups. Гэсэн карт гарч ирж байна. Two of Pentacles. Judgment. Дэлхий. Wow, Devil карт гарч ирж байна. Hanged Man. Three of Swords. Lovers. Ace of Wands. Ace of Wands. Энэ нэмэлт карт нустай юм байна да. Child of Wands гэдэг карт бол яг Ace of Wands карт байгаад байна. Хоёр Ace of Wands карт гарч ирж байна. Two of Cups, Five of Wands, Ace of Pentacles, Ace of Swords, Six of Cups, Seven of Cups. Ace of Swords. Ер нь бол штэ 2 дугаар групп бол үнэхээр нэг юм
филинг нь одоо энэ мэдрэмж нь өөрөө айгүй хүнд юм байна. Яагаад тэгэхээр штэ энд яг нөгөө нэг маш тодорхой бус байдал, айдас, үл ойлголцол ямар нэгэн юм нуух гэсэн ийм мэдрэмжтэй 2 дугаар группийнхан байгаад байна. За Two of Swords карт маань 2 сэлэм ерөнхийдөө ингээд урдаа барьцууны карт гэдэг те. Тэгэхээр энэ бол ер нь бол нөгөө өөрийнхөө хил хязгаарыг аваад хоошлж байгаа, boundary тавьж байгаа карт. За Two of Pentacles карт маань энэ одоо хайр те яг миний хамгийн чухал сонголт мөн үү гэдэг дээр энэ хүн өөрөөсөө маш том хариултыг одоо асууж байгаа ийм хүн байгаад байна. За Judgment бол энэ одоо хайрыг те арай өөр өнцгөөс нь хараад ерөнхийдөө бол энэ хайр миний хувьд бол ингээд төгсгөл болсон гэсэн ийм одоо сигнал одоо ийм одоо өгүүлэмжтэй уншлага болоод байна. Тэгэхээр нөгөө дэлхий карт маань ер нь бол ending буюу ингээд төгсгөл цэг гэсэн үгтэй. Тэгэхээр дэлхий карт байгаа тохиолдолд 2 зүйл байдаг те. Нэг нь бол бүр ингээд бүх зүйл дууссан. Эсвэл хэсэг хугацааны дараа дахин нэг хаалга нэгдэж 2 дахь боломж гэдэг энэ зүйлийн талаар яригддаг карт байна. Тэгэхээр энэ хүний хувьд бол яг үнийг хэлэхэд маш их шарахтай энэ харилцааг урагшин явуулна гэдэг бол энэ хүний хувьд яг амьдралынх нь хамгийн чухал бодит сорилт мөн үү биш үү гэдэг дээр энэ хүн маш олон зүйлийг бодож байгаа гэсэн. За Three of Swords Hanged Man бол өөрөө айгуу тийм ингээд нөгөө те төр зогсолт хийгээд энэ харилцаагаа дахин одоо өөрийнхөө одоо логикоор бодит байдлыг харах гэсэн. Тэгээ өөрийнхөө яг ийм бодлыг сонсох ер нь бол зүрх сэтгэлээ жоохон хойшин тавьж агаад яг одоо бодит байдлыг харахыг энэ хүн хүсэж байгаа гэсэн. За Devil гарч ирнэ гэдэг нь бол одоо ер нь бол энэ харилцаан дээр ягаад ч юм одоо хайр дурлал гэж ярьлаа гэхэд жоохон юм юу талтай юм бэ? Үлийн үрийн нэг харилцаа гэж ярьдэн шүү дээ. Магадгүй одоо өмнөх наснда ямар нэгэн байдлаар одоо та тэр хүнийг өвтгөжсэн эсвэл энэ хүн таныг өвтгөжсэн гэдэг шиг те. Яг энд lovers байгаад байна. За Six of Cups карт, Two of Cups карт буюу одоо soulmate гэсэн энэхүү картууд маань гарч ирж байгаа боловч Devil карт гарч ирнэ гэдэг бол энэ бол яг нэг юм нэг ямар нэгэн өмнөх одоо нэг үлийн үрийн харилцаа буюу нэг жоохон токсик талдаа болох гээд байна те. Тэгэхээр энэ одоо хайрн дээр бол ер нь бол нэлээд юм painful, өвдөлттэй, ялгаатай байдал ихтэй нэлээд юм нэг төөрч будилсан те яг нэг юм гарц гаргалгаа олъё гэхээр ингээд магадгүй өөрт чинь ингээ хайртай гэд хэлчихье гэхээр энэ хүнд ганцхан замаар магадгүй те ингээ явж байгаа дурагшлаад ингээ тань дээр очих биш маш олон юм салаа зам харагдаад байгаа юм шиг ингээд нэг юм хайр сэтгэл дотроо хайр дурлал дотроо ингээд яг төөрцөн байгаа юм шиг нэг юм мэдрэмж. Тэгэхээр энэ хүнд ерөөсөө юм нэг тодорхой яг гэрэл гэдэг юм үү те тодорхой юм гарц хаалга одоо юм харагдахгүй байгаа гэсэн үг. Яг энийг одоо яг юугаар төсөөлж бодох вэ гэхээр одоо зөвөр өөр дөр чинь очно гэдэг бол маш юм чаленжтай одоо хайртай гэж хэлнэ гэдэг нь та энэ хүнд аюу тийм олон төрлийн юм одоо мэдрэмжийг өгөөд байна гэсэн үг. Тэгэхээр энэ хүн бол нэлээд юм төөрсөн байдалтай. За ер нь штэ яг энэ дээр хайр байгаа юу гэхээр дандаа ийм сонголтын картууд гарч ирээд байна. Тэгэхээр тодорхой бус байдлын картууд те. Тэгэхээр энэ одоо хайр дурлал магадгүй бүх зүйл тодорхой болсон, дууссан. Яагаад гэвэл энд
яг тийм ойлголцол байсангүй ч гэдэг юм уу те, яг нэг иймэрхүү байдал энэ хоёрдугаар группийнхэнд маань арай л нэг тийм давмгаа байгаад байна. Би бараг өөрөө ингээд бараг ярьж байгаа юмдаа ингээд бараг төөрчүүд байна. Тэгэхээр энэ одоо хоёрдугаар группийнхан маань ихэнх нь харилцаа ингээд дуусчихсан. Цаашаага тэгээ энэ хүн одоо өөрт чинь хайртай гэж хэлнэ гэдэг бол үнэхээр юм чаленжтай зүйл байгаад байна. Тэгэхээр миний хувьд бол sorry хоёрдугаар группийнхан бол яг үнийг хэлэхэд би энэ хүн хайртай гэж бол хэлж чадахгүй байна. Тэгэхээр бүх зүйл шийдэгдсэн буюу Ace of Swords карт маань хоёрч гарч ирж байна те. Тэгэхээр Ace of Wands карт маань гарч ирж байна. Хичнээн ингээд те spark байгаа ч гэсэн энэ харилцаа бол цаашаага, энэ хайр бол цаашаага маш тодорхой бус харанхуй. Ингээд цаашаага замаа харъя гэсэн ч тийм гоё гэрэл гигээтэй зүйл байхгүй. Тас харанхуй зам мэд байгаад байна. За тэгэхээр бүгдээ ямар ч исэн энэ хүнийхээ яг тэ дотроо яг нууж явдаг ямар бодлууд байдгийг гэдгийг хараад арай энэ уншлагаа жоохон тодорхой болохгүй бол надад ч гэсэн яг үнийг хэлэхэд яг энэ хоёрдугаар группийнхныг тайлбарлахад бол маш төвөгтэй юм байгаад байна. Маш зогсолттой, ямар ч өрнөлгүй ийм харилцаа, тэ ийм хайр болсон байгаад байна л да. За групп 2 түүний нууц бодлууд. За амьдрал бол яг өөрийг чинь харж байгаа шиг бол биш байгаа гэсэн ийм карт гарч ирж байна. За би чамд ямар ч болцол нөхцөлгүйгээр хайртай гэсэн карт гарч ирж байна. За За би өөрийнхөө хэлсэн үгийг буцааж авахыг хүсэж байна. Энэ бол яг зөв цаг хугацааны хувьд одоо зөв цаг хугацаанд байгаагүй. Би одоохондоо одоо онлайн буюу боломжтой бол бишээ. Бид хоёр хитрхи залуу байсан. За одоо бол хилинг буюу те зүрх сэтгэлээ эдгэх дээр нь энэ мөнийг бараг те ингээд тодорхой болох ёстой гэсэн үг. Тэгээд ингээд чамтай маш гоё зүйлийг талаар ярилцаж хуваалцахыг хүсэж байна гэсэн юм карт гарч ирж байна. За тэгэхээр ер нь бол яг энд ингээд нэг юм хайр байгаад байгаа те. Гэхдээ миний хувьд бол яг энэ нэг юм өнгөрсөн зүйлд болсон ийм хайр дурлал буюу нэг юм soul connection байгаа боловч жоохон toxic талтай гэдэг Devilтэй Three of Swords-тай гэдээ ярьжсэн. Тэгэхээр яг үнийг хэлэхэд бол энэ хүн хайртай байж болох ч гэсэн одоо үнэхээр боломжгүй бид хоёр маш те залуу байсан гэдэг нь энд нөгөө дэлхий карт маань бүх зүйл ингээд дууссан. Тэгээд энэ бол цаг хугацааны хувьд зөв бол биш. Би өөрөө юу хийж байгаагаа мэдж байгаа. Амьдрал яг харагдаж байгаа шиг биш гэдэг ийм үгнүүдийг хэлж байгааг бодоход энэ бол яг нөгөө цаг хугацааны хувьд таарын хувьд жоохон өвдөлт байх ёстой, жоохон үл ойлголцол байх ёстой. Үнэхээр цаг хугацааны хувьд зөв цаг хугацаанд байгаагүй учраас таарт дараагийн боломж second chance гарч ирэхэд хугацаа хэрэгтэй гэсэн үг. Анх нөгөө тайлбарлагдчихсэн те дэлхий карт маань ер нь ингээд цэг тавигддаг ч гэсэн дундаа үнэхээр өөртөөхөө айгуу тийм бест хувилбарыг олоод энэ хайр дурлалынхаа утга учирыг ойлгоод ирэхийн цагт хоёр дахь боломж бол илүү юм эрүүлтэй маш гоё юм харилцаа байх магадлал бол маш өндрөө. Тэгэхээр одоохондоо бол энэ үнэхээр нөгөө буруу цагтаа зөв хүмүүс учрна гэж ярьдаг те. Эсвэл одоо зөв хүмүүс маань буруу цагтаа учирсан гэдэг нэг юм цаг хугацааны хувьд яг юм тааламжтай нөхцөл байдал нь бүрдээгүй учраас энэ хайр бол нэг тийм гоё одоо юм юу гэдэг нэг нэгэндээ гоё зүйлийг мэдрүүлж чадаагүй ингээ хоёр тишээ болцсон юм нэг уншлага болж таарад байна. За ингээд
групп хоёрынхан маань одоо sorry ер нь бол ингээд нэлээд бас ингээд нэг учрыг олоход бас жоохон хүнд уншлага байлаа. Тэгээ та бүхэн бас энэ хүн уншлага маань хэрэгтэй зүйлийг аваад хэрэггүй зүйлийг орхиход болно шүү гэж хэлье. За ингээд та бүхэнд хэрэг болсон байх гэж найдаж байна. Баярлалаа, баяртай. За ингээд групп 3-ын маань уншлага хэлж байна. Групп 3-ын маань энэ хөрхөн мууртай ер нь бол маш magical картын сонголтыг хийжээ. За тэгэхээр групп 3-ны маань хувьд асууж байгаа таны тэр нэгэн хүн танд хайртай юу? За chart картаар хэлж байна. Three of Cups, Page of Pentacles, the Moon, King of Wands, Sun, Queen of Swords, Eight of Pentacles, Queen of Pentacles, Hierophant, Nine of Swords, Six of Wands, Ten of Swords, Ace of Pentacles, Temperance, Eight of Cups. За өнөөдөр ч одоо ер нь яг энэ уншлагыг хийх хэрэгтэй байсан уугүй юу гэдэг дээрээ бас жоохон эргэлцчихлээ шүү. Тэгэхээр яг ингээд нэг yes гэд 100% хэлчихээр групп маань sorry байсангүй. Тэгэхээр та нар маань энэ хүн уншлагаа тэгэл авах гээхийн ухаанаар хандаад хүлээ авах болох нэ. За эд chariot card, за temperance гэдэг карт байгаад байна. Тэгэхээр энэ хүн бол миний хувьд өөрийнхөө ийм балансыг аягүй сайн барьж чаддаг хүн байгаад байна. Балансаа барьна гэдэг нь те өөрийнхөө яг бодит нөхцөл байдлыг үнэлж дүгнэж чаддаг. Зүрх сэтгэлээ бас аягүй сайн сонсож чаддаг. Хитрхи ингээд те нэг талдаа зөвхөн одоо бодит байдлыг хараад одоо хайрыг тодорхойлдоггүй. Зүрх сэтгэлээ сонсоод сохроор ингэж урагшилж алхам хийдэггүй ийм айхтар хүн байгаад байна. За тэгэхээр яг ингээд тиймээ хайртай гэд хэлчихье гэхээр энэ хүн маань маш тийм нууцлагдмал хүн байгаа учраас одоо би бол яг тийм yes гэж бол хэлж үнэхээр чадахгүй байгаад байна. Тэгэхээр яг 3 дугаар группийн бол онцлог нь хэм бол энэ хүн бол өөрөө ер нь бол маш юм нууцлагдмал гэсэн үг. Одоо 3 дугаар группийнхныг уншин одоо шууд тэг ингээд тим гэд хэлээд уншаад тэр хүний одоо юу гэдэг энерги рүү нэвтэрнэ гэдэг бол маш юм хүнд төрлийн хүн гэсэн үг. За Three of Cups маань ер нь бол юм маш гоё те зугаатай цагийг ингээ өөртөө чинь аягүй гоё зугаатай өнгөрүүлэх дуртай. За дээр нь Moon байгаа учраас Moon дээр бол юу хэлэх вэ гэхээр энэ хүн тодорхой бус байдал байгаад байна. Нөгөө талаар нь Sun те Sun бол бас маш гоё Three of Cups карттай адилхан аягүй гоё хөвгчлөлтэй зугаатай ийм карт байгааддаг. За King of Wands карт бол өөрөө аягүй тийм нөгөө sparkтай те ийм хүсэл тэмүүлэлтэй өөрөг чинь гэсэн энэ хүнд дотоод сэтгэлд нь галдвал байгаа. Дээр нь нэмэх нь энэ хүн бол аягүй тийм юмыг ингээ төлөвлөдөг аягүй их ийм хууртай ямарваа нэг юмд ийм шууд ийм одоо ийм ямар алхам хийх гэдэг лээ.
бодлогогүй алхам хийдэггүй ийм хүн байгаад байгаа хгүй. Тэгэхээр Queen of Swords карт маань ч гэсэн өөрөө айгүй тийм зарчимтай юмыг айгүй том зураглалаар нь хардаг. Тэгээ аль болох ингээд өөрийгөө айгүй сайн барьж чаддаг. За Ace of Pentacles карт маань магадгүй те ингээд бүх юмны ингээд жорыг айгүй сайн ингээд тааруулж чаддаг. За Hierophant маань өөрөө шүү дээ айгүй тийм юу байхгүй. Дэндүү юм бас юм мэдлэгийн хүрээ өндөр болохоор энэ хүн айгүй тийм өөрийнхөө бодлыг айгүй сайн захирч чаддаг хүн гэсэн. Яг хоо өөрт чинь сэтгэлтэй байх магадлал нь бол байна те. Гэхдээ энэ хүн бол яг тэр асуултаа өөрөө ч мэдэхгүй байгаа учраас өөрийнхөө филингийг айгүй тэгж дараад байгаа юм шиг нэг юм мэдрэмжтэй байгаад байгаа хгүй. За Hierophant бол яг нэг юм те бас л ингээд яг Temperance-тай адилхан, за Chariot-тай адилхан ер нь бол яг баланс буюу энэ хүн яг юм те Hierophant картн дээр хүртэл ингээд амар тийм бясалгал хийж байгаа юм шиг те ингээд гурван хүн ингээд нүдэ анцсан бясалгал хийж байгаа зураг байгаад байгаа. За Queen of Pentacles карт бол ер нь бол энэ нь бол те өөрийн одоо маш юм өгөөмөр сэтгэлтэй хүнд одоо ийм эргэн тойрныхоо хүмүүст маш гоё юм сэтгэл төрүүлж чаддаг бас нэг юм гоё энерги те. За тэгэхээр энэ хүнийг ер нь бол ингээд хараад ах юм бол бас л нэг юм одоо сэтгэлээ илчлэхэд ер нь бол энэ хүмүүс яагаад ийм муу болцсныг сайн мэдэхгүй ч гэсэн нилээн айхтар юм хашир үздэг болжээ гэдэг шигтэй. За Nine of Swords бол ер нь бол ингээд өөрийнхөө толгойг өвдтөл бодно. За Ten of Swords бол те нөгөө ар нуруу руугаа хутга зоолгоод унахуудэ гэдгээс айдаг айцтай байж болно. За шинэ эхлэл эхлэмээр гэдэг. Тэгээ ер нь бол ингээд нэг юм хоёр талд ингээд шал өөр хоёр хүнийг ингээд уншаад байгаа юм шиг буюу 3 дугаар группийнхан маань баг ингээд нөгөө юуны орд гэж ядсан штэ. Ихрийн орд гэж ядсан штэ. Тэр шиг ингээд нэг талдаа ингээд өөрийнхөө зүрх сэтгэл болоод логикл бодлыг хоёрыг ингээд мөргөлдүүлээд хоорондоо айгуу тийм хоорондоо айгуу нэг тэмцэлтэй дэдэг. За тэгээд ингээд тодорхой бус байдал гарах юм бол энэ хүн бол ер нь бол айгуу тийм юу гэдэг явах энэ харилцааг одоо төрдөн ингээд те үлдээх гэд өөрийгөө ер нь бол ийм зүйлээс татаж аваад ингээд явцдаг ийм нэг төрлийн хүн байгаад байна. Ер нь бол маш сонирхолтой. Сонин бас ийм кемпний хүн байна шүү. За тэгээд за би айгүй сайн хүн болох болно гэсэн юм хэлж байна. За өөрийнх нь буруу хахад те чамааг буруутгасан. Ер нь бол secret буюу нууц бодлыг энэ бүгдээрээ хараад байгаа шүү за. Өөрийнхөө мэдрэмжийг чамтай хуваалцахыг хүсэж байна. За чамд бол ямар нэгэн нөхцөл болзолгүй хайртай. За чамтай холбогдохоосоо айж байна. За битээр бол хэтэрхий одоо залуу байна. За чамааг мартахын тулд би өөрийгөө ажиллаар ингээд сатааруулдаг. Маш олон зүйл чиний тухай надад санагдуулдаг. За тэгэл нэг нууц бодлыг ингээд уншсан ч гэсэн яг адилхан тийм хоёр талтай гэсэн. Би айгуу сайн хүн болноо. Надад ингээд те хуцаа хэрэгтэй байна. Би өөрийгөө ингээд ойлгох хэрэгтэй байна. Тэнгүүтээ нөгөө талд нь би чамд хайртай. Гэхдээ чамтай холбогдохоос айж гин. За тэнгүүтээ нөгөө талд нь болохоор ингээд нөгөө холдоод бүр ингээд те ажиллаар өөрийгөө дараад ингээд холдоод явчих гээд байгаа юм шиг. За нэг ийм жоохон сонирхолтой хүмүүний уншлага болж таарлаа. За ингээд групп 3-ындаа маш их баярлалаа. Тэгээд та бүхэн тэрэг болсон байх гэж найдаж байна. Дээр нь бас авах гэхийн ухаанаар энэ хүн уншлагыг маань хүлээн аваарай гэж хэлье. За ингээд та бүхэн тэрэг болсон байх гэж найдаж байна. Баярлалаа баяртай.